Сайн байцгаана уу? Их түгэнжимээр подкастын зочин аймарт шүтээсийн нийгэм хүмүүнлэгийн сургуулийн түүх соёл ажиушлын тэнхим эрхлэгч доктор Дид профессор Наран Цэцэрлэг өргөцсөн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За сайхан аварч хүргье. Сайхан аварч чинь өө. За шүтээс гэхээр одоо шүтээсийн багшийн хувьд энэ тэнхимд бас харьяалагдтын хувьд их түгэнжимээргэд Монгол орныг тойрч багийн хувьд за тэгээ Монголын 21 аймаг бас үздэг учраас одоо яг ингээд хавар болоод ерөнхий боловсролын сургуульд төгсөж байгаа хүүхдүүд маань 12 дугаар ангийнхан маань мэргэжлээ сонгох гэж сонголтын дээр эргэлзээд идэг юм уу байдаг шүү дээ, тийм ээ. Ийм үед бас өөрөө энэ сургууль багшилж байгаа хувьд ярьслага авч хүмүүст бас мэдээлэл хүргэе гэж бодсон. Тэгээд шүтээс дотор Монголын нөхөн багш нар гэхээр бас хүмүүс гайхна. Шүтээс дотор аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг гэхээр гайхна. Шүтээс дотор соёлын өс судал тэрвэтгийг Солонгос руу явсаралцдаг гэхээр гайхдаг. Тэгээд дандаа асуудаг л да. Тийм болохоор энэ мэргэжлийн онцлогуд ямар мэргэжилтэн бэлтгэж чинь, агсан түвшинд ямар мэргэжилтэн бэлтгэж чинь гэдэг. Үүний өмнө сургуулийнхаа танилцуулгаас эхлэх үү? За манай шинжлэх ухааны технологийн их сургууль бол нийт 13 салбар сургуультай. За ингээ 13 салбар сургуулийн нэг сургууль болох нийгэм хүмүүнлэгийн сургууль. За манай сургууль бол одоогоор яг түүх соёл аялал жуулчлалын тэнхим нийгмийн ухааны тэнхим гэсэн тэнхимүүдтэй дотроо бас бакалаврын 4 хөтөлбөртэй байдаг. За энэ дотроо бол түүх соёл аялал жуулчлалын тэнхим маань аялал жуулчлалын бакалаврын мэргэжилттэй хүүхдүүдийг бэлтгэдэг. За тийм болохоор мэдээж хэрэг энэ үед бол яг эргэлцсэн байгаа 12 дугаар ангийн хүүхдүүдтэй хэлэхэд бол жишээлбэл аялал жуулчлалын ангид элсэж орё гэвэл элсэлтийн босго оноо бол 490 оноогоор тогтоогдсон энэ жил. За тэгээ англи хэл мөн газар зүй мөн математик гэсэн хичээлүүд бол нэгдүгээр одоо шалгалтаар явна. За ингээд 490 оноо авсан тохиолдолд хоёр дахь шалгалт нь бол ур чадвар гэдэг сургуультаараа ур чадварын шалгалтыг одоо тусгайчлан авнаа. Мэргэжлэр нь жишээлбэл одоо соёлын үеийг одоо Солонгостой хамтарсан төсөл хэрэгжүүлээд бас нэлээд хэдэн жил болчихлоо, тийм ээ. Би ч гэсэн энэ чиглэлээс Солонгост явчаад ирсэн. Тэгээд Солонгосын соёлын үе бэлтгэж байгаа байдал, тэдний хандлага, за тэгээд мэргэжлийн төвшөнд хүрсэн ер нь их хардгарсан юм байл шүү дээ. Манайх бол ерөнхийдөө хоцрогдож байгаа юм байл шүү соёлын үе мэргэжилтэн бэлтгэж байгаараа. Дээрээс нь 21 аймагт явхад 330 сумаар л явж байна. Яг ингээд хөдөө сумд бол соёлын үе мэргэжилтэн байхгүй шүү дээ. Мэргэжлийн хүмүүс байхгүй. Тэр энэ мэргэжлийн үед манайх яг ямар байдлаар бэлтгэгдэж хэдэн оноос эхлээд энэ хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэн. Одоо ямар үр дүнтэй байна? 2018 оноос 2025 оны хугацаатай хооронд одоо 7 жилийн хугацаатай соёлын үеийн хадгалт хамгаалтын технологи за тэр дундаа бит соёлын үеийн хадгалт хамгаалтыг сэргээн суралтыг хэрхэн яаж хийх вэ? Одоо Монголд байгаа мэргэжилтний чадварыг хөгжүүлэх юм төсөл гэж анх 18 онд яг ковидын өмнөхөн за дараа нь ковидын үед бид нар бас магистрийн ангиа нээх гээд бас бэлтгэжлээ. За ингээд ковидын дараахан хөтөлбөр маань батлагдаад анхны эсэлтэй магистрийн оюутнуудаа элсүүлсэн. За үүний дараа бас бакалаврын оюутнуудаа элсүүлж гисэн. За тэн дээр таны хэлж байгаагаар бол бас ялчгүй соёлын өвийн ялангуяа нөө сэргээн засварлаж байгаа одоо хадгалах хамгаалтыг одоо бэхжүүлэх одоо ийм талаар мэргэжилтэн үнэхээр манад бол ховор бараг байхгүй гэж хэлж болно. Тэгээ ихэнхдээ одоо Японд юм уу, Солонгост юм уу төгсөж ирээд ажиллаж байгаа одоо ийм л цөөхөн одоо хүмүүс байдаг. За тэр үднээсээ манай Монголд бол ялангуяа одоо энэ их түүх одоо энэ их олдвор археологийн энэ олон зүйл байгаа үед бол яалтчгүй одоо соёлын өвөө бид нэр одоо сэргээн засварлах хэрэгтэй юм байна гэдэг үүднээс энэ ангийг анхуул нээсэн. За тэгээ энэ анги маань бол одоо бүгд найрамдах Солонгос улсын Конжугийн үндэсний их сургууль гэж байдаг. За энэ Конжугийн үндэсний их сургуулийн багш нар оюутнуудад маань бол онлайнаар хичээл заагаад даатгалаа бүр Монголдо ирж бүр хийдэг. Жишээлбэл одоо юу гэдгийг нэг хөшөө чулууг сэргээн засварлаа гэвэл одоо хөдөө орон нутагт очиж тухайн хөшөө чулууг сэргээн засварлах яг эхнээс нь авахлаад яаж одоо 3D баримтжуулалт хийх үү, яаж одоо сканерт уу гэх бүр маш нарийн гэж бүр зааж оюутнуудад маань дадлага хийлэгдэг. За үүнээс гаднаас
манай соёлын хувийн хадгалт хамгаалтын удаагийн магистрийн ангид суралцж байгаа хүүхдүүдэд Солонгосын Vision сан гэж байдаг. Энэ Vision сан болохоор одоо ханын зургийг сэргээн засварладаг юм сан байдаг. За энэ сангаас бас улирал тутамдныг оюутанд бас тодорхой хэмжээний одоо тэтгэлэг бас гардуулдаг. Мөн одоор манахаас бас хэд хэдэн оюутнууд бүгд найрамдах Солонгос улсын дээр Конжугийн үндэсний их сургуульд очиж бас дадлага ийгээд бас ирж байна. Тэгээд түрүүн бас өөрөө ярьлаа. Би бас Солонгост очиж бас ингэж үзлээ. Бас яаж одоо сэргээн засварлтыг Солонгост хийж вэ? Яг ихээр нь яаж одоо хадгалах ёстой юм. Тэр зүйлийг бол одоо манай дутагдаад байгаа энэ зүйлийг бас олж хараад энэ төсөл хэрэгжээд одоо энэ жил сая Солонгосоос ирж бүр төслийг маань бол үнэлсэн байгаа. Тэгээд цаашаа дахиад 2 жил сунгаж бас ажиллахаар болсон. Бас манайх нөгөө Монголын түүх за тэгээд соёл судлалын багш нар байгаа учраас бас олон магистр хэлсгэд одоо удирдах боломжтой. Одоо би их жишээлбэл Өмнөгов аймгийг тойрсныхаа дараа Өмнөгов аймгийн улаг цонж төвийн захирал мөн сайхныг удирдах чинь Зогтоо сумын соёлын төвийн дарга цэрэн тунгалгыгаа удирдах чинь одоо надад их 2 магистр би удирдаад. За тэгээд халиунаа маань бас сурч байгаа тий аймгийн соёлын мэргэжилтэн Монгол улсын 21,330 сумаас одоо суралцах бүрэн дүрэн боломжтой байгаа. Энэ тал дээр бас шүтээсээс ч гэсэн бодлого бариад бид нар ч гэсэн бас сурчлагаа хийгээл зөндөө явж байгаа шүү дээ тий. Давуу тал ихтэй л гэсэн. Шүтээст Монголын түүхийн багш нар байгаад бас шүтээсээ одоо жишээлбэл ингээ 21 аймагт намайг явахаар шүтээсийн багшаа тэгээ эмэгтэй юм уу? Тэгээд тэр үед одоо 10 жилийн өмнө залуухан байлаа шүү дээ. Хүү тэгээд ийм залуухан тэгээ доктор байдаг юм уу гайхаад байдаг. Тэгээ шүтээст одоо жилд хэдчнээ оюутанд одоо Монголын түүхийн хичээлийг бид зааж байгаа. За жилд бол ойролцоогоор бид нэр 3500 гаруй оюутанд бол Монголын түүхийн хичээл заадаг. За энэ жил бол бүр заавал үзэх хичээл тангахаа жилд одоо төрсэн хүүхдүүд учраас олон хүүхдүүд бас элсэж орсон. Тэгээ энэ жил бол дээр насны зэргийн басын ангид тэргээд олон хүүхдүүдэд бол бараг 6000 орчим хүүхдүүдэд Монголын түүхийн хичээл зааж байна. Тэгээ Монголын түүхийн багш нар маань бас ганцхан түүх заах биш те. Бас ингээ өөрчлөгч нь ингээд хөрвөж ажиллаад одоо соёлын өвөө яаж хадгалах вэ, хамгаалах вэ гэх мэтээр одоо магистр оюутнууд цаашлаад бүр доктор оюутнуудыг удирдаад ингээд бас мэрэгчлээ мөн одоо Монголын түүхээс гадна соёл урлагийн салбарт бас ингээд хөрвөөд сурталчлаад ингээд бас явж байна. Бас эх орон инженерүүдийг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байгаа. Жишээлбэл одоо би холбооны сургууль дээр 240 оюутанд хичээл зааж байна. Тэгээд үйлчлэгч байх, цэвэрлэгч байх, эсвэл ерөнхийлөгч байх, ерөнхий сайд байх, IT инженер байх, уул уурхай инженер байхаас илүүтэйгээр Монгол инженерүүдийг бэлтгэхэд түүхий их хувь нэмэр оруулж байгаа гэж одоо хичээлийн үр бүтээлтэй гоё сонирхолтой заахыг хичээдэг. Тэгээд 21 аймгаар явсан үеийн үед дандаа видео үзүүлж хичээлээ заадаг. Одоо энэ бидний даваа тал манай сургууль онцлог. Манай сургуулиас My Club-ыг үүсгэн байгуулагч Сэрд Дарам гэдэг хүн Монголын түүхийн багш хийж байна Ботго Ингэнд ботго ахуулах цан үлийг одоо ЮНЕСКОд бүртгүүлсэн Юндамтын Болдбаатар гэдэг одоо хүн манайд одоо Монголын түүх зааж байна тийм ээ. За бас нөгөө Батэршин гэдэг юм уу одоо жишээлбэл дэлхийн одоо гэрэл зурагчдын шагнал хүртсэн хүн байна манайд. За Савхаймгийн Алдархан сум дээр томоохон одоо олдвор нээсэн Хатанбаатар гэдэг хүнүүгийн язгууртны бош нээсэн юм хүмүүс гээд манай түүхийн багш нар маш олон онцлогтой юм багш нар бас ажиллаж байгаа тий. Тэгээд би бас оюутнуудаа хэлдэг шин. За одоо ингээд 21 аймгаар их түүхэн жимээр нэвтрүүлэг хийсэн инфлюенсер багшаар та нараас хичээл заалгаж байгаа шүү. Гэт статстай гэлтийгдэг. Тэгээ бас нэг давуу тал болж байгаа юм л та тий. Шүтээс бас нэгэн өөр уур амьсгалыг оруулдаг олон багш нар ялангуяа Монголын түүхийн хичээл бол заавал үзэх хичээл байдаг. Тийм учраас оюутан залуусд маань өөр өнцгөөс эх орноо их түүхээ хэрхэн яаж одоо харах өнцгийг ингэж тодорхойлж өгдөг. Дээр нь бас Монголдоо бас бүгдээрээ өөрөө өөрсдийгөө ингээ мэдрүүлсэн доктор юм мундаг багш нараар бас одоо багш нараар хичээл заалгаж байгаа. Манад хийхмэнд бас бүгдээрээ харьяалагдж байгаа бас би их өөрөө баяртай байна л да. Өөрсдийн гэсэн бүгд нэг онцлогтой. Тэр онцлог нь бол ингээд хичээлээр дамжиж одоо жишээлбэл өөрөө гэх чинь энэ олон Монголын одоо хэлээр
явчихсан хөлийг тойроо бүтэн тойрсон цорын ганц эмэгтэй гэж явдаг. За тэгээд тэр археологийн тэр олдууруудыг бас яг газар дээр нь очиж судалж сурвалжилж явсан учраас ариун баялаг материалтай. Тэгвэл тэр материалаа өнөөдөр оюутнуудаа гээд ийм байдэн шүү гэж бүр нүдээр очиж үзүүлж харуулж штэ. Энэ бол манай бас нэг бусад сургуулиас бас ялгарх нэг онцлог давуу тал болов уу гэж бодож байна. Аяж үйлчлийн мэргэжилтэн бэлтгэдэг онцлог нь жишээлбэл бусад сургуулиудад аяж үйлчлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд зөндөө байгаа штэ тий. Тэгээ сая бас Улаанбаатар хотноо одоо аяж үйлчлийн томхон хурал боллоо штэ. Тэнд бас би илтгэл тавьж исэн. Тэн дээрс ч гэсэн анзаарсан зүйлүүд нь юу юм хэр манайх нэг шүтээсийн аялал жуулчлалхээр нэг арай өөр онцлогтой ч юм уу юм байх. За тэрийг нь тодруулж өгвөл. За манай шинжилгээ ухааны технологийн их сургуулийн аялал жуулчлалын менежмент гэсэн хөтөлбөр бол өөрөө бас хөрхөн бас олон улсын юм харилцаатай. Жишээлбэл одоо Япон руу оюутнуудаа 1 жилийн цалинтай дадлага одоо хийлгэж байна. Жишээлбэл түрүүчээсээ нэлээд олон оюутнууд хамрагдсан. Улиралд одоо жилд нэг 20 орчим оюутан ч юм уу тий хамрагддаг. Тэгээд тэр оюутнууд маань Японоос ирэхдээ машины мөнгө хичээл хүрээд ирж байгаа байхгүй цалинтай дадлага учраас тийм онцлог бас байж байна. За үүнээс гадна манай багш нар маань жишээлбэл одоо амар төвшин багшаа ярмаар байна. Амар төвшин багш бол Солонгост одоо яг аялал жуулчлалын чиглэлээр доктор хамгаалаад Кёнгиде гэдэг одоо сургуульд ингээд доктор хамгаалаад ирчихсэн мэрэгжлийн тэр аялал жуулчлалын одоо энэ салбартаа бас нэлээд нэр хүндтэй. За мөн аялал жуулчлалын салбарыг бас анх үүсгэн байгуулсан Галима багшийг бас дуртахгүй байхын аргагүй. Галима багш бол одоо бас яг энэ аялал жуулчлалын хөтөлбөрийг анх гардаж багш нартайгаа хөтөлбөрөө боловсруулж, батлуулж, анхны анги авч, анхны ангид бараг л 60 хүүхэд элсэж илаа шүү дээ. Ийм одоо түүхтэй аялал жуулчлалын хөтөлбөр байна. Тэгээ ер нь одоо аялал жуулчлалын багш нар маань бол жишээлбэл одоо мэрэгшсэн гэж хэлж болно. Одоо манай Булгамаа багш гэхэд Харбинд одоо яг энэ чиглэлээрээ сурч ирсэн. За манай Баасан гэрэл багш гэхэд бол одоо Японд бас сурч ирсэн. Мэрэгжлийн багш нар маань бас яг энд хичээл зааж байгаа. Тэгээ тэр хэрээрээ бас Хятад, Солонгос, Япон гэлтэй газруудтай манайх сургуулиудаа бас гэрээтэй ажиллаж байна. Энэ нас оюутнуудад эргээд одоо дадлага хийх юм уу, оюутан солилцоо хийх юм уу, бас тэдний одоо шинэлэг давуу тал сургалтын заах арга тэрийг бас Монголд оруулж ирээд ингээд ажиллах боломжийг бүрдүүлж байна. Хамгийн сүүлийн нэг сайхан мэдээ гэхэд бол сая тэр аялал жуулчлалын 7 хоног гэж за энэ хөтөлбөрийн арга хэмжээнд бол одоо бараг 40 гаруй баг оролцсон, 19 сургуулийн 40 гаруй баг оролцсон. Одоо энэ квиз тэмцээнд манай аялал жуулчлалын одоо баг маань 1-р байр эзэлж бүр цомыг авсан ийм сайхан мэдээтэй сууж байна да. Тэгэхээр шүтэст төгс аялал жуулчлалын нэг мөмлөгийн сургуульд төгс аялал жуулчлалын тэхэм одоо урт удаан жилийн түүхтэй бид нар ч одоо Монголын төгөн хичээл заавал ордог учраас тийм ээ. Тэгээ дээрээс нь соёл судлал, соёлын өв, тэгээ аялал жуулчлал гээд шүтээсийн одоо жишээлбэл би ингэдэг штэ. Одоо шүтээсийг маркетинг дээр ажиллаж юм тий. Одоо жишээл би зүгээр түүхийн багш штэ. Тэгтэл одоо Монголын хэмжээний зүйлүүдийг шүтээстэй багшийнхаа хувьд оруулж байгаа миний хөрөнгө оруулалт юу юм гэхээр мөнгөөр үнэлшгүй юм хөрөнгө оруулалтууд жишээлбэл шүтээсийн мэргэжлийг сурчлах ч юм уу тий. Том баримтат киног зурлаач битэр одоо 40 саяын баримтат киног тэгэл үнүүл хийж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо шүтээст багш хүнийхээ хувьд өөрийнхөө үүргийг бас гүйцэтгэж бусад хүүхдүүдээс мэргэжлийг сурталчлахаас гадна маркетинг хийж өгч чинь түүх болгож үлдээж өгч чинь тий маш олон зүйлийг хийж байгаа. Тэгээ би одоо шүтээсийн түүх соёл аялал жуулчлалын тэнхимийн багш гэдгээр бахархдаг шин. Үнээр одоо машин дээр шүтээс гэж биччихээ тэглээсээ ингээд дурлаж хийж хайртай байна гэдэг чинь бас тий энэ байгууллагын өөрийн бас имиж соёлыг бас бүрдүүлдэг байх гэж бодож байна. Мэдээч яриг одоо би шүтээсийн багш би одоо ийм хүн гэл ингээд явна гэд би ч гэсэн бас энэ шинжилгээ ухааны технологийн сургууль дөнгөж сургууль төгсөөд 21 настай орж ирсэн. Тэгэл бас энэ сургуулиас ажил амьдралын гараагаа эхлээд өнөөдөр үдий зэрэгтэй явж хагаад шүтээстэй одоо баярлж явдаг штеп. Хайрладаг тий. Тэгэхээр шүтээс гэдэг их том айлын манайх ч одоо 1000 гаруй багштай 18,000 оюутантай шүү дээ тий. Тэгэхээр энэ том айлын одоо тогооноос нь хоолж байгаа хүнийхээ хувьд бас би чадах юм
хийж өгье л гэж боддог. Энэ миний одоо энэ сургуульд оруулж байгаа хөрөнгө оруулалтыг би бас боддог шүү дээ. Зөв биз дээ. Ингээ санаачлагтай тий. Өөрөө ажиллаж байгаа бас Жалсан сүрэн багшаараа бас бахархаж байна. Мэдээж эерэг одоо бид нар чинь чадах зүйлээрээ жишээлбэл одоо би иймэрхүү одоо сурталчилгаа, маркетингийн ажил бол одоо жишээлбэл хийж чадахгүй ш. Арай өөр одоо тий сургуулиудаа хамтын ажиллагаа хийдэг юм уу? Арай өөр хурал зохион байгуулалт юм ингээд өөр өөрсдийн гэснийг өнцгөрөө чадах чинээгээрээ бас ингээд сургуультайгаа эргэж холбоо харилцаатай, төгсөгчдтэйгээ холбоо харилцаатай ингэж ажиллаж бас өөрсдөө хувь нэмрийг л оруулах гэж хичээж зүтгэж явна да. Манай наран цэцэрлэг багш их онцлогтой багш. За ер нь 21-д ажилд орсон юм уу? Яг одоо энд орж ирсэн. Тэгэхээр чи одоо 27-8 жил ажилласан уу? Ажилдсан байна тий. Одоо 26 жил ахмад багш нарын тоонд орохоор. Манай наран цэцэрлэг багш их онцлогтой. Ялангуяа соёл судлалын хөтөлбөрийг боловсруулах тий. Энийг хөлдөөр нь босгох. Одоо өөрөг чинь Шавнар гэдэг чинь 21 аймагт байгаа ш. Байна. Одоо энэ мэрэгжлийн байгууллагууд ч гэсэн яам тамган газар ч гэсэн байгаа байгууллагуудаар. Мэрэгжлийн байгууллагууд. Тий. За тэгээд энэ соёлын төвүүд, хөдөө орон нутгийн. За мөн одоо аймгийн төвүүд дээр байгаа соёлын газрууд гэл одоо байна. Бас гадаад өвөр Монгол энтер гэл хятад эднүүд бас байна. Доктрийн удирдах хамгаалуулсан. Тий. Тэгэхээр эн чи одоо шүтээс гэдэг их том айлт өөрийн гэсэн өнгө төрхтөө бас нийгэм хүмүүнлэгийн салбар нь өөрөө ийм салбар ахгүй тий. Аль бүх юунд хүртээмжтэй. Инженерийн багшлаар ихэр өөр ганц инженер биш тий. Бас өөр ийм зүйлүүд бас байд юм шүү гэдгийг л өнгө нэмж яваа хүмүүс шүү дээ бид нар чинь. Одоо ганцхан одоо юу гэдгийг инженер бас бэлтгэдэг биш. Хүмүүс гайхаад идгийг. Шүтээс яхаараа соёлын анги байдаг. Харин тий. Энэ соёст байдгүй юм уу ч юм уу тий. Эсвэл шүтээс яхаараа одоо энэ аялал жуулчлалын анги байдгийн ч юм уу. Тэгээ бас манад бас өөр орон судлал гэдэг магистрийн бас хөтөлбөр байж. Шинэ хөтөлбөр байгаа. Сайн шинээр нэгдсэн. Орон судлалын хөтөлбөр маань их чинь Туркт одоо нэг дээр нэмэх нэг гэсэн. Туркийн Измир Катип Челебигийн их сургуультай бас юм хамтын ажиллагааны гэрээний хүрээнд одоо 1 жил Монголд сураад 1 жил Туркид сураад 2 сургуулийн диплом, магистрийн диплом авах юм боломж байна. За Туркид сурахтаа бүр 100% итгэлэгтэй. Гоё юм тий. Тэгэхээр бас ийм сайхан боломж. Дээр нь ганцхан Турк судлал биш одоо Япон судлал, Солонгос судлал, Хятад судлал гэдэг дотор нь бас ингээд орон судлалын ангиудаа бас магистрт бас элсэлт авч байгаа. Бас мөсийн технологиор бас бид юм хийж байна. Тэ. Тэгээ одоо шүтээс гэдэг онцлогч нь бол одоо ганцхан музей судлал биш бид нар одоо технологи талдаа яаж одоо тэр одоо дижитал музей бий болгох юм тий. Тэр тал руугаа арай бас хэлбийсэн. Ер нь манай ихэнх одоо ангиуд бол одоо шүтээс гэдэг үгнээсээ бид нэр техник, технологи, IT одоо 3D гэдэг юм одоо ингээл олон зүйлүүдийг нэвтрүүлэх гэж оролдогоор онцлогтой. Сая нэг бодогдлоо нэг жишээлбэл манайда соёл судлалын ангийг төгссөн хүмүүсийг алтан байгууллагууд яагаад автортай байд юм бэ гэдээ би асууж ирсэн. Жишээлбэл нэг хүүхэд маань Дуур бүжгийн Эрдмийн театрт менежерээр орчлоо. За тэгээд асуужсэн яагаад манай хүүхдийг олон хүүхд сонгож шалгаруулсан. Тэг яагаад авсан гэсэн чинь танаахан IT-тэй ихсэн. Тэгээ наацх нь одоо ингээд PPT хийх ч юм уу одоо ингээд зар сурчлагын юм хийхэд ингээд постэр энтер дээр айгүй хөөрхөн ингээд сэтгэлээсээ ингээд өөр маягаар сэтгэж хийдэг. Тийм учраас адгийн наацхан тэр 380 тогонд одоо тэг ямар утсыг залахгүйгаа хүртэл мэддэг ийм мэдлэгтэй хүүхдүүд ирдэг учраас танаа хүүхдүүдийг авах дуртай. Гэхдээ манай мэрэгжил өөрөө яаж ийхээр одоо мэдээж хэрэг бусад сургуульд адилхан л бас манайхтай адилхан мэрэгчлүүд байж байна. Бид нэр тэгтээ бас нэг шинж тухайн технологийн их сургууль гэдэг үднээсээ бас арай ийм техник технологи талдаа илүү хүүхдүүдийг бэлтгэх юм болов уу гэж боддог шүү дээ. За манайх бол соёл судлалын докторийн сургалтаас эрхлээд чамгүй хугацаа өнгөрч 20 гаруй жил бас болчихжээ. Тэгээд энэ 20 гаруй жилийн хугацаанд бол бас манад 30 гаруй доктор бас суралцаад төгссөн байж байна. За одоогоор бол 10 гаруй доктор суралцж байна. За мөн одоо сүүлийн үед өвөр Монголоос бас докторууд элсэж орж ирээд багшаа би нэг нэгнээсээ сонсд юм уу те. Би танаад элсмээр байна. Соёл судлалын чиглэлээр, соёлын бие төвийн чиглэлээр, бие тус үеийн чиглэлээр, мөн урлагийн чиглэлээр, соёл урлагийг холбоо те. Ийм чиглэлээр одоо доктор хамгаалмаар байна гэд нэлээд олон докторуудаас элсэж байна. Иймээс одоо бас яг энэ өөрөө би соёл урлагаар докторийн зэрэг хамгаалах зөвлөлд бас одоо гишүүнээр ажиллаж байна. Тийм болохоор бас манай докторийн сургалтанд бас сонирхож байгаа бол бас яг онцлогтой бас өөрөөр ингэс яг л түрүүний миний ярьсан одоо техник технологийн бас онцлогтой
одоо орчин үед бол бүх юм AI одоо дижитал гэж ярьдаг болсон. За энэ нөхцөлд бас бид нэр арай өөр талаас нь соёлыг холбож өгч бас хамгаалуулах ийм боломж нөхцөл бүрдээд байна. Тийм ч учраас манай багш нар бас өөрсдөө яг энэ одоо техник технологи тал руугаа яг мэргэжлийн багш нар маань илүү бас хөгжиж оюутнуудаа сургах ийм боломж болцоо бүрдэж байна. Тэгээ манай сургуульд бас бакалавр, магистр, доктор дэлсхийг урьж байна. Төгс соёл аж хөгжлийн техникээс гадна бас манахаас гадна 3 хөтөлбөр манай дээр байгаа тий. Тэгээ сэтгэл судлал, нийгмийн ажил гэл. За тэгэхээр тэр манайх нийгэм хүмүүнлэгийн сургууль гэж явж байгаа учраас тэр хөтөлбөрүүдийн онцлогуд энэ бас энэ дашрамт асууя. За би түрүү ярьжсэн нийгмийн ухааны тэнхим гэдэг. Манай нийгмийн ухааны тэнхим бол одоо нийгмийн ажил бакалавр, магистр, докторийн түвшний сургалт явуулдаг. За мөн байгууллагын сэтгэл судлал гэдэг. За байгууллагын сэтгэл судлал маань бас бакалавр, магистрийн түвшинд бас сургалт явуулж байна. За мөн олон нийтэд харилцах гэсэн ийм анги байгаа. За энд бас бакалавр, магистрийн түвшинд бас ингэ сургалтууд явж байна. За тэгээ мэдээж хэрэг одоо нийгмийн ажил бол одоо бид нар ялангуяа одоо ерөнхий боловсролын сургуулиуд дээр нийгмийн ажилтан бэлтгэдэг. За мөн одоо нийгмийн ажилтны одоо хороо, сум, дүүрэг энэ төр нийгмийн ажилтнууд бас байдаг. За эдгээр одоо нийгмийн ажилтнуудыг бид нар бас давхар бэлтгэж байна. За мөн л одоо адил бүх мэргэжлүүд босоо оноо бол 490 оноотой. Тэгвэл бол онцлог нь бол нийгмийн ухааны шалгалт бас өгсөн. За мэдээж хэрэг шүтээс учраас бас математик өгсөн байх шаардлагатай байдаг. За байгууллагын сэтгэл судлал бол одоо бас л сүүлийн үед шинээр одоо ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл судлаач гэсэн мэргэжил нэгэн одоо албантай оронтой бий болсон. За энэтэй холбоотой бас манад байгууллагын сэтгэл судлал маань ганцхан ЕБС-ээс гадна байгууллагууд бас өөрсдийн гэсэн сэтгэл зүйчтэй болдог болсон байна. За тэр үүднээсээ бас маш их эрэлттэй байгаа ийм мэргэжил байна. За олон нийтийн харилцаа гэсэн бас анги маань бол одоо яг PR буюу одоо бид нэр public relations гэж одоо ярьдаг. Одоо ийм олон нийтэд харилцах ямар одоо байр суурьнаас одоо хандах уу, яаж одоо маркетинг менежментийг хийх үү, зар сурталчилгааг яах вэ энэ талаас нь бас одоо ингэ ярьдаг олон нийтэд харилцах ажил гэсэн ийм бас анги бас байж байна. Манай тэр сургалтын явуулцгааж байна. Баярлалаа. Манай одоо зөрчил өмөрт шинжилгээ ухааны технологийн их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн сургуулийн төгс соёл аж хөгжлийн техникийн эрхлэгч доктор дэд профессор Наран Цэцэрлэг багш маань урагдлаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. За баярлалаа. Ер нь их түүхийн жимээр та хамт олондоо бас баярлсан талархснаа илэрхийлмээр байна. Яагаад тэгэхээр манай шинжилгээ ухааны технологийн их сургуулийн нэрийг бас олон түмэнд таниулж, сурталчилж одоо маш олон ажлыг одоо багшийн үүднээс үн төлбөргүй зүтгэлээрээ хийж авсан сүрэн багштаас баярлаж талархснаа илэрхийлмээр байна. Яагаад тэгэхээр өнөөдөр бид нэр одоо их түүхээрээ монголоороо бахархах, цохилох зүрх одоо нэг ийм хүмүүс учраас одоо маш сайн ойлгож байна. Тийм учраас одоо ингээд сургуулийн адгийн наацхан ингээд сурталчилгаа ингээд хийхэд нэгч төгрөг авахгүй хагас сайн өдөр ингээд хүн амарж явах хэрэгтэй байхад ингээд ирээд одоо ингээд сургуулийнхаа төлөө ингээд бас зар сурталчилгаа гэх юм уу тийм хөрхөн подкаст бэлтгээд ингээд явж байгаад нас үнэхээр их баяртай байна. Ер нь бол бид бүхэн ингээд сэтгэл зүрхээрээ ажилдаг яг энэ сургуультаа юм хайртай юм хүмүүс юм шүү. Тэгээ та бүхэндээ цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ялангуяа маш олон соён гэгэрүүлэх олон нэвтрүүлгүүдийг бэлдэж Монголын ард түмнээ соён гэгэрүүлэхийн ерөөлийг тайлбая да. Ерөөл бацайхаа оршихээ.